хонд нааг холбогдоход судлаа шүү дээ. Тэгээд ер нь жоохон ихтгэл муутай байсан. Тэгээд итгүүлж Монголд авчирхад л жоохон хэцүү байсан. Та бусдаар бол ер нь асуудалгүй. First I talked with his agent. Агент нь Луксыг манай клубд ирүүлэх гээд чадаагүй. Яагаад гэвэл манай клубын нөхцөл байдал маш муу. Эхний 9 тоглолтод 120-30 гол алдсан. Ийм муу амжилттай баг дээр ирэхгүй гэсэн байр суурьтай байхад нь Луксийн дугаарыг өмнө нь Монгол тоглож ирсэн Бразил тоглогчоос утасны дугаарыг нь олоод тэгээд шинжэнгөө Лукстай чаталж тэгээд өөрсдийнхөө зорж байгаа зорилго тэгээд дээлэгтээ үлдэж чадна. Тэгээд шинэ удирдлага, шинэ бүрэлдэхүүн, шинэ залуу ястай хүмүүс ирсэн. Гэт нэлээд ярилцаад тэгээд Лукс надад итгээд тэгээд Монгол улсад ирж манай клуб дээр тоглосон доо. Одоо тэгээд манай клубын хамгийн чухал тоглогчтой нэг болсон. Явж байна. Хэцүү зүйл байгаагүй л яагаад гэвэл бид нэр төсөвтөө Луксын цалинг оруулсан байсан. Тэгээд ер нь бол нөхрийг Луксыг өөрөө хоёр наах жоохон ихтгэл муутай байсан л да манай клубд анх интернетээр дүүрэн манай клубын муу амжилтын талаар байсан. Тэгээд ийм өөрөө аль клуб тоглохоо эрхийг хонд нааг холбогдоход судлаа шүү дээ. Тэгээд ер нь жоохон ихтгэл муутай байсан. Тэгээд итгүүлж Монголд авчирхад л жоохон хэцүү байсан. Та бусдаар бол ер нь асуудалгүй. Тийм хэцүү байгаагүй.